За, сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ FreeStime шинэ дугаарыг мэндийг хүргэе. За, FreeStime дугаараа хийлгүү бас 2-7 хончуудаа. За, тэрнээс бас удсан байх. Ерөнхийдөө энэ дугаарыг үдгээвэл өнгөрсөн 5 дахь удаа гарах хэрэгтэй байсан. За, ихтэй мэдээж та бүхэн мэдсэн байх. Би хотын болон орон нутгийн одоо хөдөлгөөний хязгаарлалтанд ороод тэгээд Улаанбаатарт орж ирч чадахгүй бас нэлээд тончлоо. Тэгээд ерөнхийдөө мэдээж одоо засгийн газраас өгж байгаа энэхүү өдөртөмж зааврын давуу болвол хүндэтгэж ажиллахгүй болохгүй. За тийм учраас бас стрим хийлгүү тэгээд бас FreeStime дугаараа гаргаж чадсангүй. За ямар ч үсэн сүүлийн FreeStime хийснээс хойш ерөнхийдөө ямар үйл явдлууд болов Монголын болон гадаадын цахим спортын орчинд юу болов гэдэг талаар та бүхэндээ энэ удаагийн мэдээлэлээ хүргье. За миний эхний сэдв. За мэдээж энийг бол хүн болгон үзсэн баг. ESL One Rio Asia Minors-д оролцох хэргийн төлөө зүүн Аз бүсийн хаалттай сонгон шалралтын тэмцээн болсон. За Мэлтагийн зүгээс энэхүү тэмцээнийг аль биесны эрхтэйгээр шууд амжуулсан. За тэгээд энэ тэмцээний үеэр хамгийн ихний эрхийг авсан баг бол мэдээж Мазала багийнхан эрхээ авсан. За хоёр дахь эрхийн төлөө тоглосон Tiger болон D13-ын тоглолтын дээр за тэгээд тэрэн дотроо яг Best of 3-ын хамгийн сүүлийн шийдвэрлэх тоглолтын дээр нэлээд асуудалтай тоглолт болсон. Үзчихсэн хүмүүс бол мэдсэн байх. За тэгээд дундуур нь одоо тоглолтын серверын шууд унтраад рестарт хийгдээд за дээрэс нь бас Tiger багийнхны интернет нь нэлээд одоо асуудалтай лос аваад бүр нэг үе дээр бүр гацаж бүр тэр чигээрээ дисконнект хийж гараад нэлээд одоо яг тухайд хэлжсэнээр бол одоо зуураатай гэсэн ийм тоглолт болсон. За ямар ч үсэн тоглолт маань тэгээд овертайм руу ороод Tiger багийнхан эрхээ авсан. За тэгээ Монгол улсыг төлөөлөн оролцох гэж байгаа Мазала болон Tiger багуудтай ямар ч байсан баяр хүргэе. Тэгээд Asia Minors-ийн тэмцээнд амжилт хүсье. За тэгвэл энэ Asia Minors-д оролцох эрхийн төлөө хийн тэмцээн дээр зөвхөн зүүн Аз бүс бас ганцаархнаа серверийн асуудалтай байгаагүй юм байна л да. За Middle East гэж бид нэр ярьдаг. За Middle East-ийн хувьд гэх юм бол Арабын нэгдсэн Эмират улс, Израиль, Пакистан, Йордан гэх мэт улсууд ордог. За энэ бүсээс Asia Minor руу нэг эрхийг авч орж байгаа. Энэ удаагийн мейжер тэмцээнээр тэгсэн чинь Middle East-ийн цорын ганц слотын төлөө яг одоо хамгийн сүүлд Best of 5-ын финалийн тоглолтыг хийжсэн Camel Riders болон Израилийн Aoukis гэж энэ багуудын одоо хувьд гэх юм бол сервер дээр нэлээд асуудалтай байсан байна л да. За Middle East-ийн хувьд гэх юм бол ерөнхийдөө яг юм CS:GO-ийн official тэмцээн болохоор хоёр серверийг сонгож болт юм байна. Ямар улс орнууд хамаарж байгаагаас хамаарат. За нэг бол Дубайн сервер дээр тоглоно. За нөгөөх нь гэх юм бол Европын сервер дээр тоглоно. За тэгсэн чинь асуудал юунда байсан бэ гэхээр тэгэхээр Camel Riders багт Арабын нэгдсэн Эмират улсаас тоглогч нар байдаг. Ерөнхийдөө 2-3 тоглогч байдаг. За тэдний хувьд гэх юм бол Дубайн сервер дээр сонгогдоод тоглохоор 5 пинг авдаг. За эсвэргээрээ нөгөө финал дээр эрхийн төлөө тоглож исэн Израилийн баг болох Aoukis нь тоглохоор Дубайн сервер дээр 200 пингтэй орж ирд юм байна л да. За тэгээд ерөнхийдөө тэмцээн зохион байгуулагч руу аль багууд ингээ хүсэл тавиад серверийг ингээд map-аар нь ерөнхийдөө хувааж авч тоглохоор болсон байна. За тэгсэн чинь Европын сервер дээр тоглохоор Camel Riders-ийн ерөнхийдөө бол нэг ойролцоогоор 90 пингтэй, за нэг 100 руу төгсөн. Харин Aoukis-ийн хувьд гэх юм бол 20-30 пингтэй. За бас нэг 70-80 пингийн зөрүүтэй тоглож ирсэн байна. За зөрүүлээд нөгөө Дубайн сервер дээр тоглоод ирэхээр Camel Riders-ийн нь 5 пингтэй, за зарим тоглогч нар нь 10-20 пингтэй, Aoukis нь 200 пингтэй орж ирээд ерөнхийдөө 195 пингийн зөрүү гарч ирж исэн байна л да. За тэгээд ерөнхийдөө одоо хамгийн сүүлийн map дээр нь Aoukis-ийн 195 пингийн зөрүүтэй бид нэр ингэж тэмцээнд оролцож чадахгүй гэд шууд forfeit loss хийгээд эрхийг нь Camel Riders-д өгсөн байна. За энэ тухайга тэгээд Шушан доогуур зураа CS:GO гэж ерөнхийдөө Aoukis-ийн холбоотой ийм залуу одоо нөгөө tweet longer гэж одоо уртаар tweet хийнэ гэд энэ дээр ерөнхийдөө нэлээд их мэдээллийг тавьсан байгаа даа. За тэгээд энэ дээрээ болоод одоо орчин одоо 2020 он болоод байхад яагаад одоо бид нэрийг ийм серверийн сонголтоор ингэж тэмцээн зохион байгуулж байгаа юм бэ? Энэ дээр бол үнэхээр сэтгэл дундуур байна. Харамсалтай байна. За өмнөх болсон Starlight-ийн тэмцээн дээр мөн адил иймэрхүү асуудал үүсчихсэн. Гэхдээ Starlight-ийн хувьд гэх юм бол одоо Best of 3 матч байлаа гэхэд эхний 1-2 дахь мапыг
тус багууд нь өөрсдөө давуу серверээ сонгоод харин 3 дахь map дээр нь half-half-араа буюу одоо 15 дахь раундн дээр нийлбэр 15 дахь раундн дээр байраа одоо серверээ сольж орж исэн гэсэн. За тэгсэн чинь энэ одоо ESL-ийнхэн бол тэгэж тоглолтын дундуур одоо half дээр нь сервер солихыг бол зөвшөөрөөгүй юм байна л да. За ийм учраас нэлээд сэтгэл дундуур байсан байна. За тэгээ дээрэс нь хэлэх юм бол одоо энэ нөгөө Asia Minor гэдэг тэмцээн байна. Major тэмцээн гэдэг бол одоо аль ч орны CS:GO мэргэжлийн тамирчдад бол маш чухал тэмцээн байдаг. Тэгээд хэрвээ энэ одоо серверийн асуудал үүсдгийг мэдсээр байж иж Aukis буюу Израилийн одоо энэ 5 залуучууд маань Дубай руу очиод за тэндээ нэг bootcamp хийж агаад тэмцээнд оролцох боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ нэг асуудал нь юу гэхээр Израиль иргэн Дубай руу нэвтэрч болдгоо юм байна л да. За тэгээд нөгөө Aukis-ийн хэлж байгаагаар болвол бид нар одоо өөрсөндөө давуу байдлыг үүсгий, пингээ давуу байдал үүсгий гэсэн ч гэсэн ингээд одоо төрийн бодлогоос болоод бид нар ингээд Дубай руу нэвтэрч чаддаггүй. Тийм болохоор бид нар бол яа харахгүй Израилаас тоглохоос өөр аргагүй байсан. За тэгээд 195 пинг гэдэг бол арай дэндүү байна гэдэг. За нэг юм гомдлыг ерөнхийдөө бол гаргасан байна. За Asia Minor дээр мэдээж та бүхэн одоо мэдээлэл бол авсан байх. Asia Minor гэх юм бол 4 сарын 26-наас 5 сарын 2-ны хооронд үргэлжлэн нийтдээ 8 баг шалгарч гарсан. За Mazala, Tiger, Tailu, Vici, за тэгээд Oceania бүсээс Order Renegades, Southeast Asia зүүн өмнөд Аз бүсээс Lucid Dream, за тэгээд Middle East-ээс Camel Riders гэсэн эдгээр багууд маань гарч ижээ. За энэ 8 багуудаас ерөнхийдөө 2 багийн цаашаа шууд main qualifier буюу major тэмцээнд шалгарч гарна. 3 дугаар байр эзэлсэн багууд гэдэг юм бол minor play-in гэж одоо 2 дахь шансын төлөө бусад одоо нөгөө бүсүүдээсээ Европ, Америк гэх юм да. Тэр бүсүүдээсээ нийт 3 дугаар байранд орсон 4 багтай дахиж тоглоод тэндээсээ дахиад 2 нь main qualifier руу ордог байгаа. Ер нь бол боломж бас байна гэж хэлэх гээд байна. За эхний мэдээлэл байна ерөнхийдөө ийм мэдээлэл байлаа. За дараагийн мэдээлэл маань яг одоо мэдээж цаг үеийн холбогдлолтой COVID-19 коронавирусын холбогдлолтой мэдээлэл байна л та. За коронавирусээс шалтгаалаад маш олон тэмцээнүүд ерөнхийдөө бол хойшлоод байна. Dota-гийн тэмцээн, Los Angeles Major. За тэгээд энэ яг бол одоо нөгөө Солонгост болж байгаа League of Legends, Overwatch-ийн тэмцээнүүд бол бүгд хойшлсон. Энийг бол мэдээж хүмүүс авсан байх. Дээрээс нэмэх нь шууд утгаараа цахим спортын холбогдлолтой биш ч гэсэн тодорхой хэмжээгээр бас цахим спорт руу нөлөөтэй байдаг E3 гэж байдаг. Electronic Entertainment Expo гэж жил болгон зохион байгуулагддаг. За энэ бас энэ жил бол хойшлсон байна. ESL Pro League Season 11 тэр чигээрээ онлайнаар тоглоно гэдэг мэдээллийг өргөсөн. За гэхдээ онлайнаар тоглоно гэдэг дээр нь бас зарим багууд бол татгалзаад бүр одоо ESL Pro League 11-ээс бол нэрээ татаж авсан байгаа Renegades жишээ нь энэ удаагийн ESL-ийн Pro League-т бол олцож чадахгүй гэдэг аль биесээр мэдгдсэн байгаа. За тэгээд яагаад энэ коронавирусыг ярьж ин гэхээр дөнгөж сая миний ярьсан Asia Minor буюу одоо ESL One Rio гэдэг тэмцээн дээр энэ коронавирусын үйл явдал энэ одоо цар хүрээ бас нөлөөлж магадгүй байгаад байна. Зарим одоо нөгөө нэг e-спортын тайлант хүмүүс, инфлюенсер хүмүүс хэлсэн байсан. Энэ жил бид нэр анх удаага онлайн мейжер тэмцээнийг харж магадгүй байна гэж бичсэн байсан. За гэхдээ яг нөгөө зохион байгуулагчийн зүгээс гэх юм бол тэмцээнийг онлайнаар зохион гэдэг дээр бас төдийлөн хэмжээний дэмжихгүй байх гэж би бодож байна. Гэхдээ яа харахгүй одоо зохион байгуулна гэх юм бол магадгүй онлайнаар зохион байгуулах шаардлага гарах байх. За гэхдээ онлайнаар зохион байгуулна гэдэг дээр мэдээж бүх одоо баг тамирчид бол ижилхэн үзүүлэлттэй компьютер дээрээс ижилхэн latency буюу ping-тэйгээр зохион байгуулагч магадгүй зөвхөн баг тамирчид тайлантуудыг оролцуулаад audience буюу одоо нэг үзэгчдгүүгээр зохион байгуулж магадгүй дөнгөж зайхан болсон Intel Extreme Masters Katowice-ийн тэмцээн шиг зохион байгуулагдаж магадгүй. За тэгэхээр бас одоо энийг бол мэдээж чих тавин хүлээж байна. Энэ жилийн эхний мейжер тэмцээн ер нь юу болох нь вэ? Ер нь бол нэлээд ойртсон байгаад байна л да. За миний дараагийн сэдв дөнгөж сайхан би нөгөө Renegades баг ESL Pro League-ээс нэрээ татаж авсан гэсэн. За миний дараагийн сэдв Renegades багтай холбоотой. За хэрвээ та бүхэн мэдэх бол за мэдээж мэдж байгаа. Монголчуудын хамгийн ойр байдаг гадаадын баг гэдэг юм бол манай Aircast-ийн хуучин тоосдог байсан Greyhound Gaming. За Greyhound-ийн үед гэдэг юм бол багийнхан бүрэлдэхүүн тэр чигээр Renegades-ийн нэрэн доор тоглодог болсон. Renegades гэдэг бол өөрөө одоо Хойд Америкт бүртгэлтэй юм бизнесийн байгууллага байгаад байгаа л e-спортын Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг гэсэн. За тэгээд сүүлийн үед Renegades-ийн холбогдлолтой маш их тийм шуум гарч байна л да. Энэ юу вэ гэхээр
Renegades-ийн организашн доор ажилладаг ажилчид нь ажлаа хаяад гараад явж байна. Одоогийн байдлаар нийтдээ 6 хүн ажилласаа гараад явцсан байна. За гэхдээ энэ зүгээрчгүй гарахгүй ер нь бол яг одоо энэ удирдлагуудаа нэлээд муулсан дотоод одоо компани дотоод уур амьсгал ямар байгаа вэ гэдэг дээр нэлээд ийм шүүмжлэлтэй хандсан зурсуудыг илгээгээд твитүүдийг хийгээд тэгээд ажилласаа гараад байна. За нэг твит хийсэн хүний мэдээллээр би ерөнхийдөө бол өрөх гэдэг л да. Энэ хүн бол ерөнхийдөө одоо Renegades e-sport organization-ы топ менежмент левел гэж одоо хамгийн дээд удирдах түвшин гэх юм уу те. Энэ байр суурин дээр байгаа нэг хүн, за нэг бус хүн байж болно. Миний ойлгосноор бол нэг хүн нэлээд одоо арга барил буруу ер нь бол худлаа ярьдаг, худлаа амлалт өгдөг, ажилчдыг хооронд нь талцуулж, муудалцуулдаг. За тэгээд бас тоглогч болон ажилчдыг ер нь бол нэлээд хэд хэдэн удаа хуурсан ийм тохиолдол гарч байгаа. Тэгээд удирдах хүний арга барил бол үнэхээр одоо тэсхийн аргагүй ийм байгаа учраас бид нар одоо ажилласаа гарч байна гэдэг мэдээлэл өгсөн байна. За яагаад бас энэ анхаарал татж байна вэ гэхээр тухайн нөгөөний мэдээллийг өгсөн хүн байна. Энэ бол зөвхөн одоо ажилчтай холбоотой юм асуудал бол биш ээ. Энэ бол мөн тоглогч нартай баг тамирчтай холбоотой юм асуудал байгаа даа гэж үзсэн байна. Тэгээд нөгөө ажилласаа гарч байгаа залуу маань за бид нар одоо өнөөдрөөр ингээд Renegades гэдэг организашныг одоо ийм харамсалтай ажиллагааны улмаас гарч байна, орхиж байна. Тэгээд тун удахгүй бас баг тамирчид энэ организашныг гараад явж магадгүй. Хэрвээ тийм мэдээлэл гарах юм бол та бүхэн битгий гайхаарай гэсэн мэдээллийг оруулсан байлээ. За тэгэхээр нөгөө дөнгөж сая хэлсэн нөгөө манай хуучин Greyhound буюу одоогийн Renegades багийнхан бас магадгүй нэг тийм одоо энэ house problem үү те. Одоо компани дотор бас нэг тийм асуудалтай байж магадгүй л байгаа юм байна л да. За тэгэхээр сонирхолтой мэдээлэл хүрэхэд Renegades энэ e-sport organization-ийн CEO буюу одоо гүйцэтгэх захирлын албан тушаалыг ашигладаг хүн болвол NBA мэргэжлийн тоглогч. За 2018-аас 19 оны хооронд Golden State Warriors-т тоглож байсан Jonas Jerebko гэж юм Швед гаралтай тоглогч юм байна. За би нэрийн буруу дуудсан байж магадгүй хэрвээ тийм бол уучлаарай. За энэ хүн бол тус багийн эзэн өөрөө бас гүйцэтгэх захирлыг нь хийдэг. За одоо гэх юм бол энэ хүн маань Оросын Химки гэдэг багт тоглолт юм байна гэсэн бүгийн багт. За энэ хүн байгаа даа. Магадгүй энэ асуудал энэ хүнтэй холбоотой юу гэж одоо гарч иж байна л да. За гэхдээ миний бодлоор бол энэ хүн маань өөрөө мэргэжлийн сагсан бүгийн тамирчин ер нь бол бас энэ организашнаас өөрөө мэдээж хол байдаг байх. Оролцох үедээ оролцоод оролцохгүй үедээ оролцохгүй байх. За тэгээд өөрөө бас Оросд байгаа учраас төдийлөн жинээ оролцоод байдаг байж оролцохгүй байж магадгүй. За тэгэхээр магадгүй одоо энэ хүний доор нь байгаа менежерч байт юм уу те. Тэр хүмүүс нь бол нэлээд асуудлыг тарьж байх шиг байна гэдэг талаар мэдээлэл өгч байгаамаа. За дараагийн мэдээлэл. Өмнөх фристаймаар та бүхэнд бас нэг энэ талаар мэдээлэл өгч байсан. Swag Brax гэж бид ярьдаг шүү дээ. За Swag гэх юм бол одоо Valorant гэдэг тоглоомын мэргэжлийн тоглогч болон стример болно гэж өөрөө бол тун сайхан зарлсан гэж бид нэр ярьжсэн. Тэгвэл Өмнөд Солонгосын T1 гэдэг e-sport organization Swag-ыг өөрийн одоо гишүүн болгож авсан байна. За гишүүн болгож авахдаа Swag бол манай FPS content creator, streamer. За тэгээд дээрэс нь бас манай e-sport T1 e-sport organization-ы мэргэжлийн Valorant тоглогч гэдэг ийм одоо статустаар оруулсан байна л да. Тэгэхээр энэ яг үндэ их сонирхолтой. Албан ёсоор нээлттэй хийгээгүй. Хүмүүс ерөнхийдөө тоглож үзээгүй. Ер нь бас нэг тийм туршилтын шатандаа явж байгаа. Зарлагдаагүй, гараагүй байгаа тоглоомн дээр аль хэдийн мэргэжлийн тамирчин үүссэн байгаа юм л да. За тэгэхээр Swag-ийн хувьд гэх юм бол өөрөө бол энэ тоглоомн дээр одоо мэдээж номер 1 про бүр төвшин дээр очиж чадна гэдэгтээ бол өөрөө бол итгэлтэй байгаа. Гэхдээ мэдээж одоо бас юм наантай цаантай мэдээж энэ тоглоомноор гарч ирж ийж тэгэхээр Swag-ийн арга барилт нь таарахгүй юу гэдгийг бид нэр үзэж ийж л энэ одоо үнэхээр T1-ы сонголт нь зөв байсан уу буруу байсан уу гэдгийг л мэднэ л дээ. За энэ Valorant гэдэг тоглоомын холбогдлолтой бас нэг мэдээллийг та бүхэнд хүргэхэд ер нь бол ингээл нэлээд юм хайп үүсээд байна л да. Энэ тоглоомны нэрийн тойронд хүн болгоно л баг одоо би энэ тоглоомын мэргэжлийн тамирчин болно. Би энэ тоглоом руу орно. Зарим багууд хүртэл одоо та бүхэн мэдсэн бол нөгөө Японы Absolute баг чинь тэр чигээрээ CS:GO ростро тараагаад баг нь болоод ерөөсө Valorant-ийн баг үүсгэнэ гэдэг нэг тийм шуум таарсан байгаа гэсэн. Тэгсэн чинь зарим хүмүүс, зарим стримерүүд, зарим инфлюенсерүүд ерөнхийдөө Valorant гэдэг тоглоом бас тийм одоо хүлээлтэнд бол хүрч чадахгүй гэж хэлээд байна л да. За энэ яагаад ингэж тэгэхээр тоглоомын дотор байгаа зарим механикууд нь болвол энийг бол одоо тийм өндөр түвшний e-sport title болгоход бол
яана саад болно. За жишээ нь нэг жишээ дурж байгаа гэдгсэн чинь одоо бид нэр resurrect гэж ярьдаг. Амьлуулах те өгсөн үнийг амьлуулах. Тоглоомын дотор ид раунд өрнж яхад ямар нэгэн байдлаар өгсөн үнийг буцаагаад амьлуулах нэг тийм скиллтэй характерууд байгаад. За мэдээж Overwatch тоглодог хүмүүс бол одоо Mercy гэж байдаг шүү дээ. За Mercy гэдэг юм бол ерөөсөө нэг тодорхой хэдэн хугацаанд дотор өгсөн хүмүүсийг шууд тэр дор амьлуулад гаргаад ирдэг. За тэгэхээр resurrect гэдэг нь одоо жишээ нь зөв байх юм уу, буруу байх юм уу? Дээрээс нэмэх нь энэ одоо нөгөө характеруудын нь өөрсдийнх нь тэр нэг скиллүүд байгаа. Иж шидэж юм шиг те. Ямар нэгэн байдлаар ингээд нэг арай нэг өөр Overwatchтэй төстэй нэг тийм скиллүүд яваад. За энэ нь бас өөрөө яг энэ FPS төрлийн илүү tactical shooting гэдэг төрөл рүү ороход нь бас ямар шүү байх болоо гэдэг дээр. За Shroud нэг бодлоо хэлээд авсан байсан. За тэгээ Doctor Disrespect бас ерөнхийдөө бол энэ дээр за ер нь бас 100% ихтэй биш байна гэдэг юм уу тиймэрхүү байдлаар санал сэтгэлээ оруулсан байсан. За сүүл гарсан нэг мэдээлэлээр байсан чинь Valorant-ийн характерууд нь ерөнхийдөө болвол зарим характерууд нь заавал одоо unlock хийж нэгдэх ийм характерууд байгаа гэсэн мэдээлэлсэн. Мэдээж урт хугацаар тоглоод experience-ийг цуглуулж байгаа тэр характеруудыг нээж болно. Аль эсвэл шууд товчлыг гэх юм бол мөнгө төлөөд энэ характеруудыг авч болно гэдэг тийм мэдээлэл байсан. За өөрсдийнх нь гэхдээ мэдээснээр бол энэ характеруудыг нээсэн нэгээгүй тоглоомын үр дүнд бол төдийлөн жинээ бол нөлөөлөхгүй гэдэг тийм одоо statement гаргаж байгаа. Гэхдээ бас нэг одоо monetize буюу мөнгө хийх хэлбэр нь бол энд байгаа даа л та. За эдгээр одоо нөгөө жижиг сажиг механикууд, шийдлүүд, тоглолтын гормууд нь яг одоо энэ тоглоомыг үнэхээр CS:GO-ийг дийлэх үгүй юу гэдэг дээр ямар үзүүлэлтийг гаргахыг л одоо хэдүүлээ мэдээж тоглоом нь гараад ирэхээр харъя да. 2020 оны 3 сард энэ тоглоомын бета хувилбар нь гарна гэж хэлсэн байсан шүү дээ. Тэгэхээр мөн дуудахгүй бас бета хувилбар гарч нэлээд олон стримерүүд бас тоглож магадгүй. За миний дараагийн мэдээлэл Бразилийн e-спорттой холбогдолтой мэдээлэл байна л да. За хуучин MIBR Girls буюу MIBR-ын эмэгтэй, Penny эмэгтэй, за тэгээд хамгийн сүүлд Kid Stars гэж эмэгтэй багт тоглож байсан Бразилийн мэрэгжлийн CS:GO-ийн тамирчин Shay одоо бас стрим хийдэг. Энэ эмэгтэй маань 116 жилийн хорих ялыг сонссон байна. За энэ ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө Shay гэдэг энэ эмэгтэй нэр холбогдолтой компани нь 2013 оноос 2017 оны хооронд үйл ажиллагаа явуулахдаа нийтдээ 118 хүн дээр scam одоо худалдаа хийсэн гэдэг юм. За scam худалдаа гэдэг нь ерөнхийдөө бол мөнгөний авчаад барааг нь явуулаад үйлчлэгээ үзүүлээгүй гэсэн үг. За тэгээд энэ одоо кейсүүд нь ингэж хураагдсаар байгаад одоо 2019 онд ерөнхийдөө бол одоо ч гэсэн яг шүүхтэд явж байгаа юм шиг байна. Тэгээд Бразилийн шүүхээс гарсан хамгийн ихний шийдвэр гэдэг юм бол 116 жилийн хорих ялыг энэ нэмэгтэй дээр өгчээ. За гэхдээ энэ Shay болон одоо өөрийнх нь өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар болвол энэ хэрэг бол өөртөө холбогдолтой биш юм аа. За тэгээ Shay одоо гэж энэ нэмэгтэй өөрөө хэрэгтэй болвол энэ хэрэг дээр шууд холбоотой хүн болвол манай аав дээрээс нь миний одоо өмнөх нөхөр байгаамаа гэж хэлсэн байлаа. Манай ex partner гэж ярьсан. Зарим сайтууд дээр бол одоо husband гэж бичсэн байсан. Тэгэхээр одоо өмнө нь амьдралаа холбож байсан залуу нь за тэгээд өөрийнх нь төрсэн аав нь ерөнхийдөө бол энэ компанийг явуулаад за тэгээд амлалтандаа хүрч чадаагүй юм одоо сэтгэл ханамжгүй юм нөхцөл байдлыг үүсгэснээс болоод энэ нь одоо бүр асуудал томорсоор байгаад шүүхтэр хүрээд ирсэн 116 жилийн ялыг. За тэгээд Shay болон одоо Shay-ийн шүүгч нь ярьж байгаа нь бол энэ одоо асуудлаас Shay өөрөө бол цэвэрхэн гарч чаднаа. Яагаад гэвэл өөрөө бол буруугүй гэдэг юм мэдээлэл өргөж байгаа. За тэгсэн чинь зарим сайтууд дээр нөгөө ex partner хуучин нөхөр гэдгсэн чинь энэ Shay гэж стример мэрэгжлийн тоглогч маань урд нь яг одоогийн MIBR багийн Fair-тэй бас нэг хэсэг үйлчлэжсэн юм байна. За тэгээ энэ асуудлыг одоо нөгөө ярьж байгаа тэр ex partner гэдэг хүн нь Fair үгүй юу гэж бас зарим хүмүүс хардаад гисэн байна л да. За тэгтээ яг бүр нарийн одоо нэлээд чанартай мэдээлэл өгдөг, үнэн бодит мэдээлэл өгдөг нэг юм сүлжээнээс болвол энэ бол Fair биш ээ. Одоо өмнө суусан байсан нөхөр нь байгаамаа гэж Fair юу гэх юм бол нэг түрхэн одоо зур хугацаанд үерхэж байсан гэдэг ийм мэдээллийг өгсөн байгаад байна. За 116 жил гэдэг одоо өөрөө бас нэлээд аимшигтай сонсогдож байна л та мэдээж. Гэтэ Бразилийн хуульд бол ийм байт юм байна. Аливаа нэгэн хүнийг одоо хуулийн хариуцлага хүлээлгээд шоронд суулгахад хамгийн дээдл нь 30 жилээр
суулгах юм байна л да. Тэгэхээр 116 жил гэдэг өөрөө энэ шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн яг ингээд бодитоор хэрэгжээд ирэхдээ бол энэ хуулиндаа захирагдаад 30 жил шоронд өнгөрүүлэх ийм магадaltaй байгаа юм. Тэгээд эмэгтэй хүн, ийм залуу хүн за бүр яг одоо e-спорт синдээ болвол маш одоо алдартай мэргэжлийн тоглогч, дээрээс нь стример ийм охин байна. Одоо ингээд 30 жилийн турш шоронгийн одоо торны цаан сууна гэдэг бол үнэхээр харамсалтай, аимшигтай хэрэгэл болох гээд байна л да. За тэгээд мэдээж одоо цаашдаа энэ асуудал маань яаж хэрэгжихийг яаж одоо ямар аутком гарахыг хэдүүлээ харцгаая да. За дараагийн сэдв. Хятадууд дахиад нэг тоглоомын одоо арга барил дээр тоглохыг одоо олон цагаар тоглохыг эсэргүүцсэн дараагийн одоо арга хэмжээнүүдээ аваад яваад байна. За өмнө бид нар бас ерөнхийдөө хятадууд нөгөө social security ID-г тоглоомын аккаунттай холбож байгаад ингээд ямар нэгэн байдлаар хяндаг нэг юм зүйл үүсгээд байна гэж ярьжсэн. За энэ удаа гэдгсэн чинь Fortnite тоглоомтой холбоотой. За Fortnite тоглоомн дээр 18 нас хүрээгүй. За бид нар бол minor гэж англиар хэлдэг. 18 нас хүрээгүй буюу насан туршаагүй хүмүүсийг удаан хугацаагаар тоглохоос нь сэргийлсэн тийм одоо сануулга мессежүүд тоглоомын дотор нь гарч ирдэг болох гэж байна. За энэ мессежүүд юу гэж гарч ирэх үгээ тэгэхээр ерөнхийдөө 18 нас хүрээгүй хүний хувьд гэх юм бол оройны 10 цагаас өглөөний 10 цагийн хооронд бол ерөөсөн ямар нэгэн байдлаар тоглож болохгүй юм байна. Хамгийн оройтол гэхэд 10 цаг одоо магадгүй 9 цаг 59 минут хүртэл тоглоомонд тоглоод тэгээд шууд одоо аккаунт нь салдаг ч юм уу, унтдаг ч юм уу яадаг ч цаанаасаа одоо тийм байдлаар шийдсэн. За ажлын өдрүүдээр 18 нас хүрээгүй хүн үргэлжилсэн хугацаагаар 90 минут тоглож болох юм байна. Хамгийн дээдл нь 90 минут буюу одоо 1 цаг 30 минут гэсэн үг шүү дээ. За харин амралтын өдөр болон олон нийтийн баярын өдрөөр нийтдээ дээдл нь 3 цаг тоглож болно. За хэрвээ 90 минут тоглоод одоо өнөөдөр нэгд өдөр байлаа гэхэд 18 нас хүрээгүй 16 настай хүүхэд 90 минут тоглоод явж байгаа юм бол 91 минутын дээр нь шууд одоо warning message буюу тоглоомын дотор нэм сануулгын мессеж гараад ирнэ. За тэр нь юу гэж гарч ирэх вэ гэхээр уучлаарай. Та өнөөдрийн тоглох нийт одоо хугацаагаа тоглоод дуусгачлаа. Хэрвээ та энэ одоо чигээрээ үргэлжлүүлэх юм бол таны одоо тоглоомын нөгөө experience авах гэдэг ч юм уу ямар нэгэн benefit одоо авах тэр зүйлүүд чинь 50%-аар буурнаа. За дээрэс нь Fortnite тоглоомын challenge progress шууд disable хаагдана. За тэгээд тэрнийхээ араас нь юу гэж сануулж байгаа вэ гэхээр та одоо яг одоо аккаунтаасаа log off хийгээд тоглоомоо гаргаад ямар нэгэн байдлаар биеийн тамирын дасгал хийгээрэй. Энэ болвол ерөөсөө таны эрүүл мэндийн төлөө хэлж байгаа ийм сануулга юм шиг гэдэг тийм одоо цонх гарч ирэх юм байна л да. За тэгээд хамгийн сүүлд нь юу гэж хэлэх үү гэдэг сануулгын мессежэн дээр та өөрийнхөө аккаунтыг 5 цагийн турш офлайн байлгаад буцаагаад нэгээрэй. Тэгэх юм бол энэ одоо warning message маань арилнаа гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа. За хятадууд одоо тэгэхээр мэдээж насан туршаагүй хүүхдийг тоглоомонд донтох гэдэг ч юм уу те компьютерийн ард хуцаагаар суухыг одоо хэрхэн яаж хязгаарлах вэ гэдэг одоо ийм байдлаар шийдэх гээд Fortnite буюу одоо тоглоомын бүр девелопертай ярьж байгаа юм байна л да. За мэдээж энээс одоо гарах зүгтаа харгууд бол байх нь бол ойлгомжтой. Өмнөх бас контентээр бид нэр ярьжсэн 16 нас хүрээгүй хүүхдүүд гэдэг юм бол магадгүй ахыхаа, аавынхаа ч үгүй юм уу. Өөр том хүмүүсийн аккаунт одоо юу гин одоо улсын бүртгэлийн дугаар гэдэг ч юм уу те. Тэр мэдээллүүдийг нь өөрийнхөө аккаунттай холбоод ч юм уу эсвэл тэр хүний аккаунт харанж байдаг ч юм уу. Тоглоод олон цагаар тоглоод одоо энэ хууль зохицуултуудаас бултаад авах боломжтой. Гэхдээ мэдээж тэгж жагаад баригдах юм бол яг үндэ одоо бүрэл том асуудалд орно гэсэн үг шүү дээ. Одоо ямар л аав ээж хүүхдээ мэдээж дурт хугацаагаар тоглох гал өөрийнхөө аккаунтыг ч юм уу те өөрийнхөө одоо хувийн мэдээллийг иргэний бүртгэлийн дугаар гэдэг ч юм уу те регистрийн дугаар гэдэг ч юм уу тэдгээрээ одоо хүүхдүүдтэй өгөөд байна гэж бол байхгүй шүү дээ. За иймэрхүү бас зохицуултуудыг хятадд хийгээд байгаа юм байна. За ингээд миний өнөөдрийн бэлдсэн FaceTime дугаар маань ямар ч байсан өндөрлж байна. За энэ FaceTime дугаар бидрүүлсэн 5 дахьд орох хэрэгтэй байсан. Гэсэн идэж гисэн. Би офс дээр ирж чадахгүй байсаар байгаад өнөөдөр өргөчлээ. Та бүхнээсээ бас хүлцэл өчье. За тэгээд эцэст нь сүүлийн мэдээж дугаарууд дээр би хэлж байгаа. Бүгдээрээ эрүүл сарвал байцгаагаарай. Олон нийтээр цугласан газраар аль болох битгий яваарай. Үнэхээр шаардлагагүй бол гэртээ байцгаагаарай. Бүгд эрүүл сарвал зөвхөн таач гэлтгүү та өөрийнхөө эргэн тойрны хайртай дотны бүх хүмүүсээ ийм байдлаар бол ааварч эрүүл байлгаж чадна шүү гэдгийг бас та бүхэндээ дахин сануулж илээ. За тэгээд гарах шаардлагатай бол заавал маска зүцгээрэй.
гэж хэлмээр байна. Өнөөдрийн фристайл дугаар та бүхэн таалагдсан бол мэдээж лайкаа дарцгаагаарай. За тэгэхээр бидний дэмжиж байвал subscribe хийгээрэй. Та бүхэнтэйгээ дараагийн фристайл дугаар уулзлаа. Түр баяртай.